За хотын иргэний хувьд 14 хот болох гэж байгаа сэдэв айгүй сонирхол татсан сэдэв байна. Тэр юм нь анх яагаад ярианы сэдэв болов? Энэ 7 хоногт яагаад ингэж ярианы сэдэв болж иргэд асуудлын хурал мурал дээр орж ирсэн юм. Хотын эсэл нь орж ирсэн юм уу? Мэдгүй. Харин тийм юм мэддэггүй байжсэн чинь гинт хариу тайлбар болоо яваад гэсэн тийг гайхацсан байхгүй юу? Нөгөө алдарч авахлан гэдэг гишүүн чинь нэг инээдтэй мэрсэн баггүй юу? Шараадныхаа шараадандаа л байгаарэ. Тэрнийх нь тэндэл байгаа, тэндэл амьдрын шүү гэж хэлснээр энэ яриа одоо олонний анхаарлын төвд орж хүү амьтныг зар талсан байт юм аа. Чи Яармаг хотынхан Яармагтай амьдрах хэвээр. Толгойд хотынхан толгойдтой амьдрах. Тэндээ соёлын үйлчлэгээний бүх төвтэй байх хэвээр. Тэндээ одоо эрүүл мэндийн төвтэй байх хэвээр. Тэндээ зугаалдсан гэдэг тийм цэцэрлэг хүрээлэнтэй байх. Тэндээ спортын ордонтой байх хэвээр. Тэндээ номын сонтой байх хэвээр. Тэндээ кино театрлаа. Тэндээ усан бассейнтэй байх хэвээр. Гэх мэтчлэн толгойдын хотынхан толгойдтой амьдрдаг, шар хадныхан шар хадандаа амьдрдаг тийм ээ. Тийм нөхцөлийг бид нар бүрдүүлэх ёстой юм байна. Тийм учраас одоо бид ирээдүйн 30 жилийн зорилт шинэ 14 хотыг бий болгож Улаанбаатар хотын хотуудыг нэгдэл болгож хөгжүүлсэн зүйтэй байна гэж үзэж байгаа юм. Яг хав нөгөө нэг улс олон хот байдаг жишг бол биш шүү дээ тий. Одоо чинь Америкт гэлтэх юм бол Вашингтоноос алдартай Нью-Йорк эдийн засаг худалдааны төв байж байгаа ч юм уу. Одоо эсвэл тэр нөгөө entertainment зугаа цэнгэлийн ингээл том хотууд байж байгаа ч юм уу тий. Ингээд ямар ч байсан нэг улс дотор аюу том хотууд тэгээд тэр нь ингээд өөр өөрийн чиглэл төрөлжлөлтөөр ингээд хөгждөг. За тэгээд энэ нь улс их орныхоо эдийн засагт юм уу эсвэл тухайн хотынхоо өмнө ч өөр тий. Тий хөгжил мөгжлийг ингээд өөр өөрийнхөө орлогоор аваа явцдаг ч юм уу. Ийм жишээ байдгийг бол бүгдээрээ мэднэ. За ямар ч байсан улс орнуудад бол том хотууд байдаг юм байна. За ингээд явуулахаар дархан хот болох юм байна, Эрдэнэт хот болох юм байна, аймгийн төвөд хот болох боломжтой юм байна. Ингэснээрээ тэнд хотын хэмжээний дид бүтээц хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломжууд, үйлчилгээнүүд, соёл боловсрол ингээд очих юм бол төвлөрс харуулна гэдэг утгаараа энэ бол айгүй зөв юм байна гэжсэн чинь сүүл рүүгээ ойлгохоо болсон юм нь хот доторх хотын тухай ойлголт тий нөгөө нэг Улаанбаатар чи 14 хэсэг болоод 5 богд гэдэг групп охин компаниуд байгууллаа гэдэг шиг одоо охин хотуудын тухай ч юм уу тий ийм ойлголтууд ороод ирсэн. Тэгэхээр энэ яг ялгаа нь юу ах юм бол Улаанбаатараас юугаараа өөр энэ ялгаа зааг онцлогуд нь хаана яаж ингэж байгаа юм бол тэгэхээр нөгөө юу яагаад ч тий соофтуултыг хотын дарга багт билүү. Тэгэхээр нөгөө иргэдийн урлаа арай өөр сонгуулаар цөөлөё тэргээ тий. Дүүргийн урлын төлөөлөгчдрөө нийслэлийн иргэдийн урал руу суулгадаг болгоё. Дүүргийн иргэдийн урлаасаа нийслэлийн иргэдийн урлаа бүгдүүлье тэргээ. Төлөөлөгчдрөө цөөлөё гэдэг юм яриадсан. Яг одоо тэгээд тэрний тусгалны нот тусганы ирсэн байдаг. Одоо бидний хүсэж байгаа юм за мэдгүй 14 болоо окей 14 болдгоо юм байна. Тэгээ юу өөрчлөгдөх юм гэдэг нь баггүй тий. Юу сайж ирэх юм. За тэр чинь ингээд шалтгаан юм шиг байгаа нөгөө нэг зарим аймгийн хүн амаас олон хүн амтай дүүргүүд байна. Тэгэхээр энд төрийн үйлчилгээ оновчгүй хүрээд байна. Тийм болохоор энэ төвлөрлийг задлая гэж байгаа юм байна гэж ойлгосон. Зорилго нь. За жишээ сонгоны хайрхан ч юм уу, баян зүрх ч юм уу амар болол болсон. За одоо сүүлийн үед бол хан уул ингээд нэгэн том дүүрэг болж штэ тий. За тэгэхээр тэнд 300 500 600 мянган хүн байгаа бол тэрийг задлая гэж байгаа юм. Гэхдээ задлахтаа яагаад дүүрэг болгож задлаагүй хот гэж нэрлэж байгаа юм бэ гэдэг нь жоохон ойлгомжгүй. Тэгээд ялгааг нь тэгээд нөгөө мэдээлэл өгөхгүй те энийг нөгөө сонгуультай жил ер нь тэгээд ажин түүжийн хуулийг аюу урд баталсан шүү дээ. Тэгээд хэрэгжилт тэгээд сонгуулийн өмнө тэгээд сонгуулийн өмнө баталсан байхгүй юу? Тэгээд тэр үе чинь нөгөө хот руу ороход нөгөө нэг машинууд татвар төлдөг болно гэл аахар сахар нөгөө жижиг асуудал дээр нь хэрэгж жаад том асуудлаа ер нь ойлгоогүй л үлдсэн их юм байна. Тэгээд хэрэгжилтэнд тулаад ирсэн чинь сайн нэг сэдв үсээд бөөм аргаан битгэлцээ болсон. Энэ хуулийг нэлээ ахлаад идэм оролцоотой явсан сайн зориг гишүүн бол ийм юм тайлбарлаад байгаа. Тэр одоо орчин тойрны асуудлаа иргэд өөрсдөө мэдэх тэр болцоог нь бүрдүүлэх буюу хотын захирагчаа иргэд сонгохоос эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ дүүргүүдэд байгаа чиглэлүүдийг хотод шилжүүлэх байдлаар явъя. Тэр хотуудын захирагчаа иргэд өөрсдөө шууд сонгодог байх хуулийн зохицуулт батлагдсан байж байгаа. За дээрэс нь хотны дэд аж ахуй буюу тэр орчин тойрныхаа асуудлаа иргэдийн оролцоотой шийддэг нийслэлийн засаг дарга дээр биш дүүргийн засаг дарга дээр ингээд төвлөр шийддэг биш
өөрсдөө иргэд нь бас сонгосон захирагчтайгаар хамтраа шийддэг тэр болцоог энэ хот тосгоны эрх зүйн байдлын хуулиар бүрдүүлж өгч байгаа. За ингээд энэ дээр орж ирэхгүй байгаа ийм ойлгомжгүй байгаа ердөөсөө хоёр юм байна. Татварын өөрийн гэсэн системтэй болох юм уу? Одоо та хэлээд нь шүү дээ. Одоо энэ хотод нэг ийм юмар мэдгүй аял төрөлжлийг хөгжүүлнэ. Энэ одоо махны чиглэлийн одоо ингээд сангийн архин бол мэдгүй хотоос орж ирдэг юм логистикийн төв болон ч юм уу. Өөр шил ондоо шил татварын орчин, эрх зүйн орчин юу н өөр яагаад гэдгийг нь зааж өгөөгүй. Тэгээд жагсаалтын номер 1 уурлаад байгаа ш. Та нар ядаж нөө хил заагаж тодорхой тавьж өгөөгүй. Ингээд нэршил өгчгээд бол амархан. Тэгээ яах гээд байгаа гэдгийг та нар тодорхой олгооч гэхээр тодорхой юм байхгүй. Юу ч гэсэн бичиг цаасан дээр ингээд орон нутгийн сонгуулийн үйл юм шүү. Харин бараг яг юм шүү. тосгоны эрх зүйн байдлыг хэлчихэ. Тэрнээс яг нөгөө 14 тэр нөгөө хот дахиад 43 хот дагуул хот гэдэг эдгээр чинь болохоор их хурлын тогтоолоор хийцэн байдаг. Тийм. Их хурлын тогтоол хүчингүй болоход энэ дангаараа хот тосгоны эрх зүйн байдлын үйл чинь нөгөө тал нь нөгөө орон нутгийн сонгуулийн хуулийн тусгал байгаа. Нөгөө бүр явж байгаад үндсэн хуулийн зөрчлөө эдэр гэдэг юм руу явчлаа шүү дээ. Би зүгээр яхав бүр үндсэн хуулийн цэцэд гомдол гаргацсан шүү дээ. Лут очир үүр цайх золбот гэсэн хэдэн үнэлээд энэ 7 хоног цэцэд гомдол өгсөн. 57 дугаар үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дээр Монгол улсын нутаг дэвсгэр нь өөрөө засаг захиргааны хувьд аймаг нийслэлт, аймаг нь суманд багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваан. 57-гийн 3-т засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц хүн амын байшлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэстэн засгийн газар өргөн мэдүүлснээр улсын хурл батлана гэж. Тэгэхээр энэ 24 оны 6 сарын 5-нд тэр 200 хуультай хамт ингэж батлуулсан энэ хоёр хуулийн өөрчлөлт маань өөрөө иргэдээс жишээлбэл саналыг авсан юм уу? Иргэдийн нийтийн хурал нь хуралдсан юм уу? Дүүргийн иргэдийн төлөвчний хурал нь хуралдсан юм уу? Иргэдээс ямар санал авсан юм бэ? Жишээ нь энэ ингээл энэ оруулж байгаа өөрчлөлт нь 14% хот болгож идэв юм уу? Хэдэн хот болгоод энэ өөрчлөлт нь өөрөө явахтаа хүртэл үндсэн хуулийн зөрчлийг үүсгэсэн. Хуулийн гац давуу тал дээр юу вэ те? Хотын засаг захирагчийг иргэдээсээ сонгоно. Нямбатрыг бид нөр өөрсдөө сонгоно гэсэн үг шүү дээ. Тэр нь бас яг тэр хоттой амьдарч явах хэрэгтэй юм шиг. Тэгээ одоо өнөр оролттой амьдарч иж өнөр оролтоос одоо сонгогдсон. Нөгөө Америкийн кинонууд дээр тэгдэг шүү дээ. Тэр хотын даргын сонгуулийн өрсөлдөөн ингээл нөгөө би одоо хотыг ажилгүйдлийг тэтээр бууруулна. Одоо энд байгаа ямыг ингэ зэгслэн гэж өрсөлдөөл хотын даргын сонгооч амар юм болдог шүү дээ. Иргэдээрээ сонгуулах гад тийм их юм руу уул нь явах гэж даргыг өөрсдөө сонгоно л гэсэн үг. Тэгтээ яах юм бэ? Томана Жокер сонгож ардын нам сонгохгүй гэсэн үг шүү. Иргэд бол хязгаартаад байгаа нь 14 Нямбатар хэрэггүй л гэж ууралж байгаа шүү дээ. Тэр мэдээлэл тутам чи хүн тэгжэл хардаж уурлаа шүү дээ. Тэр мэдээлэлээ өг. Хууль сурчлах ажиллаа хий. Их хурлын дэргэд хууль сурчлах нэгж яасын судалгааны хүрээлэн институт хуулиа хэрэгжүүлэх төсөв мөнгө гэдэг тийм. Тэр ажиллаа хий. Нөгөө бити загнаад өгөө мэдээлэлээ өг. Ажиллаа хий гэж одоо энэ хуулийг баталсан хүмүүст хэлмээр санагдав. 24 онд буюу 6 сард буюу яг 1 жилийн өмнө энэ хуулийг батлахдаа ер нь олол нь хууль ингээд нийтлэгээрээ олол батлагдсан өдрөөс эхлээд хэрэгждэг бэлтгэл хангах шаардлагатай гэж үзээд ингээд тоош шийдсэн байна шүү дээ тий. За бид нар ингээд тэр үед мэдээж л тооцоол хийсэн л болоод бэлтгэл хангах жилийн хугацаа шаардлагатай гэж ингээд өнөөдрийг ингээд товлсон баг тий. Гэтэл чи өнөөдөр нь олонгууд бэлтгэл хангах шаардлагатай. Тэр ингээд нэг жоохон шуурхай байх гэж байгаа шүүрхий байцсан нэг тийм процесс яг 1 жилийн өмнө болсон юм шиг байгаа. Зүгээр зүйн бол одоо ингээд нэг юм ширээн дээр хавтгай сайхан дэлгэж Улаанбаатарыгаа дэлгэж тавьчихад за ингэж хил цаагаа тогтоох юм байна. За гэтэл ингээд элийн зурвсуудаа ингээд тогтооцсон чинь одоо ингээд нөгөө энэ дөрвөлжин дотор энэ дугуй дотор хэдэн хүн байна вэ? Гэтэл энд нь хэд болчиход байгаа юм бэ? Тэгэхээр энэ элийн зааг зурвсуудаа жоох ийшлүүлээд ингэх юм биш үү? 14 хотын нэг хотод нь хэдэн иргэн байх юм бэ? Ингэж хараад цэцэрлэг соёлын үйлчилгээ тий. За ингээ газар зүйн байршлын хувьд хуваагаад харцаж өө энд чинь сургууль байхгүй юм биш үү? Энд эмнэлэг байхгүй юм байна штэ гэж харах юм бол магадгүй биднэрт нэг 5 жилийн хугацаа ч юм уу тий. Төлөвлөлттэй. Тийм. За энд байхгүй учраас энд энийг ингээд 5 жилийн дотор бид нар үүсгэн байгуулад ингэн гэж тооцъё. Энд жишээ нь энэ хуваасан одоо тэр сэлэв дэд дүү дотор ч юм уу тий жишээ нь тэдэн сургууль тэдэн цэцэрлэг буюу хүн амын тоотойгоо харьцуулахад илүү болцсон байна штэ. Тэргээд ингээд төлөвлөөд зурж харчаад дэлгэж тавьж харчингуудаа энийг хийх ёстой байсан шүү. Тэгэхээр нөгөө нэг ямар ч байсан мэдгүй тэр дотооддоо одоо нууцаар тэгээд дэлгэж тавьж хагаад хараад ингэсэн юм уу? Ямар ч байсан тэр хаалга байхгүй байгаа. Тийм. Орон нутгийн сонгуул нөгөө улсын хурлын сонгуулийн тэр дөгцсөн байсан болохоор бид нар бас хараагүй байж магадгүй. Бид чинь нөгөө улсын хурл чинь хууль баталж байгаа улсын хурлч өөрөө сонгуул руу явах гээд
сонгуулийн сурчлагаа эхэлчихээр бид нар ч нэг ихээрж болохгүй. Тэр нөгөө иргэдэд мэдээлэл өгөх гэсэн үг байхгүй. 14 хот болгож хуваана гэдэг дээр ач холбогдол өгөөд хэрэггүй гэж би одоо бодож байна л та. Яагаад 14 хот вэ гэдэг нь болохоор энэ засаг захиргааны нэгж болон төрийн үйлчилгээг 20 минутад хүргье гэсэн тийм зорилт, үндсэн зорилго байгаад байгаа. Яг 14 болгож хуваах үгүйг нь бол хил зааг нь бол тогтоогүй байгаа. Засгийн газрын өргөн барьснаар улсын хурал шийдвэрлэнэ гэсэн байдалтай байгаад байгаа. Одоогийн байдлаар бол өргөн барьсан зүйл байхгүй байгаа. За бодъё заяа. Би нөгөө юу шохорхож харсан. Тэгсэн чинь 15 яам байна. 3 яам нь нэг нь дарханд, нэг нь хаан улд өргөт, нэг нь сонгоны арханд төлөө. Тэгээ бүгд хотын төвд Чингэлтэй Сүхбаатарын төвийн нөгөө нэг хороодор байгаа. Тэгэхээр одоо жишээ нь төрийн үйлчилгээг авахын тулд эсвэл тэнд ажилладаг тэр нөгөө нэг олон төрлийн албаа хаагчдын урсгал төв рүү чиглэсэн хിവэрэл байх юм байна гэдэг ийм дүр зураг харагдаад байгаа. Нийслэлийн хоёр том одоо дүүрэг биш үү? Баянзүрх сон. Тэгээ эн чинь нэг засаг дарахтай. Нэг иргэдийн уралтай гэдэг. За яг хороод нос байгаа тийм. Тэгтэл нөгөө хорооны засаг дарга нар чинь яг ингээд дүүргийн хэмжээний ч юм уу ингээд том бүсийн хэмжээний юм шийдэж чадахгүй тэд ирэх болгоогүй учраас эрх мэдлийг задлсан багтай. Мэдээж энэ нөгөө нэг хот болох одоо чинь өнөр гэдэг хот. Одоо би өнөр хотын иргэн болох гэдэг байна. Тийм. Өнөр хотын засаг дарга нь захирагч нь одоо тэр хэсгийнхээ газар юм шийдээ, татвараа шийдээ, төлбөрөө шийдээ, төгжүүлэлт тийм бүх юмаа шийдээ. Яг ингээд өрөөсгөл заяа. улсаагийн энэ өнцгөр харах юм бол шүү дээ тий. Бүтээмжийн менежерүүдээ нөгөө нэг юм ажилгүй үлдсэн хүмүүсийн ажилтаа болгох нэг юм дахиад бахан харга юм шиг харагдаад байгаа байхгүй юу да. Яг бол би бол эрэг талаас нь одоо харъя. Одоо харъя гэж байгаа шүү дээ. Тэгтээ чи хүчээр харж байгаа гэсэн үг. Хүчээр харж байгаа гэсэн. Яг би өөрөөсөө мэдээлгүй авчихс тээ. Зөв нөгөө хуулийн юмнуудыг харангуут одоо нөгөө нэг хүний амыг хараад байгаа байхгүй юу? Нэг одоо дүүргийн нэг засаг даргаыг хараад тэр нь одоо ямар ч нөхөр байх тий. Тэр нь ингээ хөдлөхгүй бол цаана нүцгэн ажил ингээ яадаг. Дүүргийн засаг дарга нарт ч юм уу хорооны засаг дарга нарт эрх мэдэл байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ тэр хүмүүст ингээ эрх мэдлийг өгөөд бүрийн их ингээ өгчүүл тэр хүмүүс хороо дүүргийнхаа тэр асуудлаа шийдэд дордорно. За одоо шийдэх. Одоо 14 хоттой болгоод ингээд эрх мэдлийг өгч байна. За шар хад орчмын тэр ямар хотын мэдхгүй. Шар хотын дарга заа. Шар хад хотын дарга. За шар хад гэхдээ яг тийм нэршлэг байна. Мэдхгүй. За тэр орчмын харин би нэрийг мэдгүй болохоор за болоо баян хошонт ч юм уу те. За нэг хотын захирагчийг иргэд сонголоо инглээ. Гэтэл тэрэнд зайсан орчмын энэ нөгөө аж ахуйн нэгж үйлчилгээ, хувийн хвшлийнхний төлдөг татвар орлогосоо төвлөрүүлдэг тэр орлоготой дүүцгүүц тийм юм байхгүй. Томоохон аж ахуйн нэгж өдрөө байхгүй. За нисэл 8 нэрийн барааны дэлгүүрүүд байгаа. Хэдэн зах байж магадгүй. Гэхдээ зах гэдэг нь нөгөө нэг бүгдээрээ мэддэг шиг биш арай жижигхэн тийм инглээ. Тэгэхээр энийг юу гэж тайлбарлаж байгаа юм гэхээр 14 хот хоорондоо өрсөлдөх замаар хөгжинэ. Энэ боломжийг бүрдүүлж байгаа гэдэг байна. Тэгэхээр чинь энэ тэнд хоёр байгаа одоо тэнгэр газар шиг болсон энэ орчин нөхцөлийн дарга нар яаж хоорондоо өрсөлдөж хөгжлөө ойртуулах юм бэ гэдэг жоохон эргэлзээтэй баг нөгөө утгаараа бол энэ нөгөө баян ядуугийн ялгааг улам бүр дэврэх гээд байгаа юм шиг танайхан тэндээ тэгэд өөрсдөө таарсан хэр таарсан ахуйгаа бүрдүүлээд амьдэр мэдээж энд байгаа амар ашигтай ажиллаж байгаа заяа. За боли тэр улсаас байдаг юм уу эсвэл Улаанбаатар хотын тамгын газраасаа байдаг юм уу нөгөө татаас авахгүйгээр өшөө бүр бараг тэнд орлого төвлөрүүлж байгаа хан уулын аль нэг хотын хүмүүс олсон орлогоноосоо тийшээ дэмжлэг болгож өгнө гэдэг айгүй эргэлзээтэй. Тийм шүү дээ. Тэгээд тэнд байгаа хүн махитл ажиллаад энд өнөөдөр нэгэд бий болсон нөөц болцоонд хүрнэ гэдэг бол айгүй хэцүү. Дарга дээр төвлөрж байгаа эрх мэдлийг ингээд задлаад тэнгуү тэр жижигхэн хэсгээ хариуцж байгаа дарга тэр хэсгээ гэс одоо дүүргийн засаг даргаыг те хотын даргаыг хүлээхгүйгээр ингээ асуудлаа шийдэх. Одоо чинь баян өшөө хэлээ. Одоо наа чинь тэгээд нөгөө талаасаа бас амар төвхтэй заяа. Асуудал гараад янгууд. Тэгэл тэр дарга чинь бидээ шүү дээ очиж асууч гэж явуулсан заяа. Тэгээд Улаанбаатар хотыг 14 хот болгоё гэж хуваана гэж байна. Тэгэхээр аль хороод нь аль дүүргээс хаашаа орох юм хэл хязгаар нь яа тогтоох гэж байгаа юм бэ.
За түүнтэй холбоотой бас эрх зүйн орчин яах юм гээд олон зүйлүүд дутууд байлмаг байгаад байгаа. Үндсэндээ бас иргэд чигсээн талаар ямар ч мэдээлэл байна. Их хурлын гишүүд мэдээлэл байхад иргэд адилхан шүү дээ. Бүр илүү мэдээлэл байна гэсэн. Ямар ч байсан орон нутагт бол нөгөө нэг сумын хил зааг тогтооно гэдэг бол бүр өстэй. Бараг дайн болох хэмжээний ийм сэдв юм байлээ шүү дээ. Хоорондоо сумд нь энийгээр манай зааг тогтдгоо. Тэдний сумын мал ингэж орж ирээд хамаг бэлчээр талхлаад гэл ингээл. Ер нь бол орон нутагт иргэдийн уулзалтуудыг ингээ харж яхад тэр цэцэг захиргааны нэгжийг тогтоох асуудал бол бүр өстэй амар хэцүү юм байна. Одоо тэгээ энийг айгүй гоё тодорхой болгоод хойшлуулчих шиг болсон тэгээ хэрэгжлээ дахиад нэг жилээр те. Их амглан гишүүн Нэг үү хоёр уу? Нэг үү хоёр уу? Хуулийн Нэг гэж хэлсэн шүү дээ. Нэг жилээр. 27 оны 1 сарын 1-ээс үйлчлүүлъя гэд. Одоо ч 26 Одоо оны ямаа 1 сайхан сараас тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд бас нэг одоо энэ сэдвийг хаахын өмнө хэлэх гээд байгаа нөгөө хардлага байхгүй. Сая чи нөгөө хот өөрөө бонд гаргаад 500 сая $5 бонд гаргаад тэгсэн чинь сая Эрдэнтийн бүсчилсэн хүчлийн форум дээр Эрдэнэт хэлчихвүү. Дархан хэлчихвүү. Эрдэнэт тухай. Манайх ингээд бонд гаргаад бас ингээд асуудлаа шийднэ. Гिचж байгаа байхгүй манад ийм боломжтой. Тэгээгүүл одоо мэдгүй н 14 хотод дахиад баахан бонд гаргаад нөгөө татаасаар явдаг гэд хэлээд нь штэ. Хоёрхан дүүргэл өөрийнхөө амин зуулгыг ингээд нэг юм яагаад нийслэлийн төсвөт мөнгө өгдөг. Бус нь нийслэлийн төсвөөс татаастайгаар амжуулдаг байхгүй одоо байгаа нь. Тэгэхээр мөнгөгүй гарууд яах юм мэдхгүй одоо ямар нэг юм газраа ч юм уу юм барьцаалаад бонд гаргах юм уу зээл авах юм уу тийм эрх олгогдох хэсэг асуудал нь өөрөө бас дараач хэсэгдэг болчихж байгаа. Тэгэхээр ямар аюу гой тодорхой олгох хэрэгтэй. Юу хийх гээд байгаа, юунд хүрэх гээд байгаа гэдгээ ярьж тайлбарлаад тэгэхгүй бол одоо ингээд нэг сошиал юм яхаар хойшин шийддэг те нууж явж байгаа нэг хууль баталцдаг тэрийгээ хэрэгжилтийн ингээд хойшин шийдэд байдаг. Тэрнээсээ ийм баймгүй. За одоо томилгоогоо ярих уу? За томилгоо. За. Гэхдээ яг энэ юу яа? Сүүлийн томилгоотой хавсраад нэгэнт томилгоо ярьсных бүгднийг нийлүүлээ ярьч те. Тийм. Надаа юм 3 зураг хийж гисэн. 3 том босс нэг томилгоо хийчих. Энэ одоо араасаа Монгол улсын авилгаал одоо прокурор одоо хууль хүчний хамгийн том одоо хянаа шалгадаг одоо нэгжийн 2 том босс бол улиран томилогдсон тий. Тэгэхээр их сайн ажиллаж байна ажлаа гүйцээл гэсэн үг үү? Ер нь Жаргал сайхан прокурорыг ерөнхийлөгчөөс санал болгож байгаа тий. Авилгатай тэмцэх газрын дарагчийг үүргээрээ ерөнхийсөө санал болгоод за тэгээ байжсэн чи хурлын даргын санал болгосноор аудиторыг ерөнхий аудиторыг ингээд томилчихж байгаа. Тэгэхээр энэ 3 томилгооны хүрээнд бас байгаа мэдээллүүдэд хуваалцсан. За ер нь энэ хүн гэж юм бэ? CV-ийг харахад бол Улсын хурлын даргын нэг нутгийн хүн юм байна. Говьтайх. Нутаг ус ярьснаас энэ хоёр дээр бас ярив. Бас ярих юм уу? За. Тэрээр хинтээ анги яриад. Тийм үү? Ерөнхий сайдын нутгийн юм уу? Баян. Баян юм. За. Юу яриад байгаа юм бэ? CV дээр хинтээ байсан. Үдгээр. Доктор хаанах юм? Би танихгүй ч та гурлаа. Би тэгэд ингэж бодож ирсэн. Хоёр нь нутгийнхаа хүнийг тавьчихж байгаа юм байна. гэж ботсон юм. Нөгөө нэг хэсэг хинтийнхэн хаа сайгүй дарга болж исэн шүү дээ. Одоо говьалтаан дарга нар бас цөөнгүй энэ магнас өрн чи хаана нэгжиж исэн юм бэ? Ийм байна. Мэргэжил нь болоо шүү дээ, тий. Эрх зүйч. Хуулийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй МОС-ийг төгссөн эрх зүйч юм байна. Тэгээд Улаанбаатар Эрдэм дээд сургууль дээр тэнхмээ эрхлэгчээр ажиллаж исэн. 99-с 2000 онд их хурлын гишүүний туслах, хэний гишүүний туслах байсан бэ? За тэгээ 2000-аас 2005 онд их хурлын тамгын газарт зөвлөхөөр. За тэгээд Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын дарга хүнстэй аж ахуйн яамд сайдын зөвлөх 2008 онд сангийн яамны газрын дарга 8-аас 13 онд их хурлын тамгын газарт нарийн бичгийн дарга хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд төрийн нарийн бичгийн дарга барилга хот байгуулалтын яамд төрийн нарийн бичгийн дарга 3 газар төрийн нарийн бичгийн дарга 5 яамд амжсан байна. Тийм байна. Тэгээд уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамд хамгийн сүүлд 23-аас 24 онд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм байна. Магнас өрн 5 яамд ажилласан төрийн мэрэгсэн албаа гэж юм уу? Ингээд төрийн албанд мэрэгшсэн он удаан жил өр бүтээлтэй ажилласан гэдэг ганцхан жаргалан гишүүн нөгөө нэг би жаргалан гишүүнтэй гэхдээ маш их санал нийлж байгаа. Улсад тэдэн жил ажилласан байна. Энэ байгууллагатаа тэдэн жил ажилласан байна. Энэ бол маш сайн үзүүлэлт туршлагатай сайтай хүн байна гэж одоо энэ танхимд орж ирцгээгээд гишүүд нь магтаад ах юм. Гэтэл өнгөрсөн одоо энэ 30 жилд бий болсон алдаа завхарлыг хэн бий болгосон юм бэ?
Ер нь одоо энэ төрийн албанд олон жил ажилласан, аль нэг байгууллагт олон жил ажилласан гэдэг чинь сайн үзүүлэлт гэхээсээ илүү бараг сөрөг үзүүлэлт болчиход байна штэ. Энэ одоо бидний одоо шинэ 30 жил энэ шинэ одоо 126 гишүүнтэй парламентын бий болгох гээд байгаа өөрчлөлт бол энэ өмнөх 30 жилийн алдаа завхарлыг бас засах гээд байгаа гэж ойлгож байгаа. А гэтэл тэр бүх зүйл дээр одоо хэд гурван яам дамжаа төрийн нарийн бичгийн дарга хийцэн тэр бүх бодлого шийдвэр дээр байсан хүнийг орж ирэхлээр нь туршлага сайтай хүн гэдэг би бол одоо хувьдаа ойлгохгүй байгаа. Миний мэддэг нэг судалгааны дата Америкийн нэгдсэн улс, Англид хүн хөдөлмөрийн идэвхтэй насндаа дунджаар 13 удаа ажлын байраа солтгоо гэдэг ийм судалгааны дата харсан байхгүй юу. Тэгээд энийг юу гэсэн гэхэлэр манайх өмнө нь бол нэг байгууллагад үр бүтээлтэй он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан гэдэг бол сайн шалгуур байсан бол одоо дэшээч явдггүй, дошооч явдггүй, нэг байрандаа ингэ байгаадах нь энэ сайн шалгуур мөн үү? Өөр зах зээл рүү борлогдох боломжгүй хүмүүс нэг байгууллагатаа ингэ байгаад байд юм шүү гэдэг нэг ийм яриа хөрөө гарахгүй юу? Мэдээж нөгөө нэг хүмүүс энийг өөр өөрөөр л хүлээж авна. Бүх хүн тийм гэж байгаа юм биш. Мэдээж нөгөө байгууллагатаа ингээл доороос нь дээшээ ингэ өгсөө явж байгаа ч юм уу те ингээд ийм хүмүүс байгаа л та. Чуулган дээр илэрхийлсэн байр суурьас бас нэг сони юм бол аудитор бол төсөн мөнгөний бодлогод те төлөвлөсөн чинь зөв байсан уу? Зарцуулалт чинь зөв байсан уу? Татвар төлөгчдийн мөнгөөр зарцуулна гэж ингэсэн юмнууд ч оновчтой байсан уу? Санаа зөвлөл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлдэг те. Тэгэхээр ийм үнэлэлт дүгнэлт өгөх ёстой хүн чинь санхүүгийн биш эрх зүйн чиглэлийн хүн байх нь зөв юм уу гэдэг юм яг чуулган дээр яригдчихлээ. Өөрөө бол хариу өгтөө энэ нөгөө нэг ганцхан төсвийн зарцуулалтаас гадна одоо энэ нөгөө нэг саяны хэлээдсэн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрч гэдэг юм уу ингээд үнэлт өгдөг учраас бас эрх зүйч байж болно гэдэг нөгөө төрийн албаны шалгуурн дээр яг тийм юм байгаа юм билээ л дээ. Мак гэдэг тийм. Магнас өрн чинь 5 ям дээр ажилласан ер нь төрийн албаагч. Өмнөх нөгөө дарга нарын бодоход одоо баг төрийн албаагч байсан зөв ч юм шиг. Яагаад тэгэхээр өмчин цаг цөвөн тийм. Загж жав генерал. Тэгээд ер нь бол улс төрчим шүү дээ. Улс төрчим байсан. Тэрний өмнө одоо нөгөө Бүрэн Бат гэдэг жирхээ аваад итэртэй байсан. Ер нь улс төрчнөр аяг их хэмжилттэй байсан тийм. Энэ удаа ингээд төрийн албаагч орж ирж байгаа юм байна. Нэгт. Хоёр тэгвэл улсын хурлын дарга энэ хүнийг нийт дэвшүүлээд оруулж ирэхтэй. Тэр дэвшигчийн сонсгол хийлээ. За өмнөх хоёр томилгоон дээр бол сонсгол хийсэнгүй. Одоо нөгөө хоёрын яри те. Баштава. Ой. Уучлаарай. Даштавар орохоос өмнө чи нөгөө ярихчихсэн шүү дээ тий. Нэг ийм эргэцэн хувьд нэг ийм ойлгомжгүй байдал үүссэн байгаа. Хөгжлийн банкны скандал гэж бөөн шууган болоод яасан ш. Тэгсэн чинь мань хүн бол Хөгжлийн банкнд тузын гишүүнээр ажиллаж исэн юм байна. Тэгээд нөгөө хамгийн том чанаргүй зээлдэгч буюу Бэрэн компани зээлтэй холбогдоод 22 сая Америк долларын зээл олгосонтой холбогдуулаад шүүхтэр шүүгдэгчээр татгадаад шалгагдсан юм байна. Тэгээд анхан болон давзаалгачны шүүхээс цагаатгсан ч дээд шүүхээс бол хяналтын шатнаас за яг бүрэн одоо энэ хүн одоо хэрэг хийгээгүй гэдгийг нь одоо дахиж нэгтлээ гэд анхан шат руу хэрэг буцаацсан. Ийм түүхтэй хүн байлээ шүү. За тэгэж. За жаргал сайхан мөркөөс. Тэр нөгөө нэг насны асуудал байгаа тий. Жаргал сайхан мөркөөр за яг жаргал сайхан мөркөөр бол энэ прокурорын байгууллагад олон жил ажилласан тий. Яг прокурорын өөрийн юм. За жагаа прокурорыг томилогдохоос өмнө чинь нөгөө прокурорын систем дээр айгүй олон юм болсон. Нэг нь одоо ингээд жишээ цагдаагаас хүн ирж исэн, тагнуулаас хүн ирж исэн. Улс төрчийг томилж исэн одоо төрлөж жав гэдэг. За ийм олон томилгооны дараа 2017 онд энэ хуулийг өөрчлөхдөө прокурорын хуулийг өөрчлөхдөө прокурорыг одоо томилно гэдэг. Прокурор хүн л улсын ерөнхий прокурор томилогдно гэдэг. Томилогдохдоо мэдээж чинь нөгөө томилгооны сонсгол хийнэ гэдэг. Жагаа прокурорын тухайд анх томилогдохдоо томилгооны сонсголоор ороогүй. Яг л хууль нь байгаагүй. Сая уйлрахта дахиад сонсгол хийсэнгүй. Уг нь хууль дээр байх. Тий. Одоо энэ би тэмдэглэж авсан шүү дээ. Аягаач. Тий. Прокурорын хууль дээр болохоор ийм байхгүй. Нэр дэвшигчийн сонсголыг улсын хурлын холбогдох байнгын ороо зохион байгуулнаа. За улсын ерөнхий прокурорыг ерөнхийлөгч их хуралдаа зөвшөөрлөж 6 жилээр томилно. Тэргээд заалтууд байгаа. Тэлийн үн дээр бол тийм томилгооны сонсгол хийгээгүй. Харин яасан гэж энэ дээр чинь нөгөө намын бүлгүүдээр дагуулсан шүү дээ. Улсын ерөнхий прокурор бол
эрүүгийн гэмт хэрэгт одоо ялагдагчаар дутагдсан гишүүдийг бүрэн эрхэнд хөдөлгүүлэх үү яах вэ гэдгийг оруулж ирдэг. Тийм хүнийг намуудын бүлэг буюу улс төрийн ямар нэгэн дүгнэлт гаргадаг, асуудал дээр дүгнэлт гаргадаг намын бүлгээр дагуулад томилгооны сонсголыг бол ингэж хийдэг. Заавал банк оруулах хэрэгтэй. Прокурорын тухай хуулийн 63 дээр прокурорын тэтгэврт гарах насны дээд хязгаар 60 нас гэж бичсэн байна. Төрийн албаны тухай хуульд 41-ийн 2 дээр хуульд өөрөөр заагаагүй бол дээд хязгаар 65 нас гэж бичсэн байна. Төрийн албаны хуульд өөрөөр заагаагүй л гэдэг үгтэй. Хуульд өөрөөр заасан прокурорын тухай хуулийн дээр байна. Хуулийн энэ зөрчлийг арилгахгүйгээр улсын хурл шийдвэр гаргавал 2 өөр шийдвэр гаргана. Улсын хурл жоохон хожуу хойшоо сууж ажиллаж байгаа байх. Үндсэн хуулийн цэцээс 2025 оны 2 сарын 14-нд 2 дугаар тогтоолоороо дээд шүүгч нартай холбоотой тэтгэврийн настай холбоотой маргааш шийдвэрлсэн. 55 нас гэдэг маргаан нэг. Хэрвээ улсын хурл 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллага дээр томилох гэж байгаа бол хуулийн зөрчлийг арилгах ёстой шүү. Миний ойлгож байгаа руу цэцэд хүмүүс хандсан байгаа гэж ингэж ойлгосон. Нөгөө тухайн үед томилогдсныхан дараа цэцэд хандхаас өөр аргагүй боллоо моллоо гэд тэ хуульч иргэд ингээ бичээд явуулах хэрэгтэй энэ гэдсэн тий. Тэгэнгүүт нөгөө нэг хуульд өөрөөр заагаагүй бол гэдэг ийм тодтголтой гэд тэгтэл чин хуульд буюу прокурорын хуулинд нь прокурорд нь 60 наснаас дээш хүн байж болохгүй юм байна гэж ойлгосон шүү дээ. Тэгээд тэрээр 61-тэй одоо 6 жил ажиллана гэхэлэр эн чинь хуульд нийцэж байгаа мó гэдэг нэг ийм асуудал. Тэгээд тэр асуудлаар нь бас цэцэд хандсан бол хэрвээ бас тэгэл тэр нь асуудал үүсэл цэцэн юу гэж дүгнэлтээ гаргахаас хамаарал бас эргэх юм уу, буцах юм уу, эсвэл цэцэн дүгнэлтийг хүлээж авахгүй тэгсийн гисэж хагаад хугацаа очихсоор юм байгаад хугацааг нь дуусгах юм уу, яах юм энэ гэдэг нэг тийм ойлгомжгүй байдлаас түн дээр үүсч магадгүй юм байна да гэж ойлгосон. Надад яг иргэнийхээ зүгт харж байхад нөгөө цагаан захтнуудын хэрэгтэй тий авилгал албан тушаалын маш өндөр албан тушаалд байгаа хүмүүсийн холбогдсон юм хэрэгүүд явж байгаа прокурорын шилнаас ч юм алгуулчихдээ. Авилгатай тэмцэх газар ингээд хэрэг үйлдэлийн шалгаад ингээд тодруулаад боогоод хавцлаад прокурор тавиачаад төхөөр прокурор дээр шалгаж байгаа гэдэг гэж алгуулчихдээ. Хайц мэдхгүй ер нь маш олон хэрэг ингээд алгуулчихдээ. Тэгэхээр яхав. Тэгэхээр ингээд энэ олон жил удирдах албан тушаал хассан мань хүн дахиад 6 жил гэхээр одоо байгаа ингээд улс төрийн цагаан захтнуудын хэрэг бол ингээд яг хിവэрэл явж магадгүй юм байна да. Тэгээ нюанс нь чуулган дээр энд өөрөө хариулахтаа бол тэгжлээ шүү дээ. Замын дундаас замхарсан гэж та нарын нэрлэж байгаа энэ хэрэг бол манайхтай холбоогүй шүүхтэр л очсон. Манайх шүүх рүү явуулсан гэдэг байдал. Прокурор дээр нэг юм байна. Одоо энэ 17 оны хуулиар явж байгаа тий. 17 онд одоо прокурорын хууль шинжилэн өөрчлөгдсөн. Тэгээд 19 онд үндсэн хуулийг өөрчилсөний дараа нэг юм үндсэн хуульд нийцүүлээд 40 хуулийг өөрчлөё гэдэг нэг жагсаалт гаргасан. Тэрний одоо 5 6-т нэг юм 2 хууль. Нэг нь ерөнхийлөгчийн хууль, нөгөөх нь прокурорын хууль. Энэ хоёр хуулийг өөрчлөөгүй. Тэгээ прокурор ч өөрөө юм босоо тогтолцоотой. Одоо 1930 оноос хойш одоо босоо тогтолцоотой байж байгаа. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт тэгээ дээрэс нь зөрчилтэй гүйцэтгэх ажил ял идлүүлэх гээл бүх үе шатнд хяналт тавьдаг. Тэгээд өөрсдийнх нь ярьдаг юм юу гэхээр энэ чинь цагдаа л одоо шалгасан шүү дээ. Цагдаа л ингэж түүгээс шийдсэн шүү дээ. Нэг юм яриад юм дундын. Тэгтэл прокурорын шатнд бол амар олон хэрэг хийсгүй болчих. Олон хэрэг дээр одоо энэ эрэг үүсгэх шаардлагагүй гэж. Тэгээ прокурор дээр аягүй их мэдээлэл байдаг байхгүй. Тэгээ прокурор өөрөө их хаалттай байгууллага. Гендергийн нөхцөл байдал бол сүүлийн 5 жилээр аваад үзэхэд өсөж байгаа. Тогтмол. Энэ зөрчил дээр ч ялгаа байхгүй. Би зүгээр давчхан жишээ хэлэхдээ зөрчил 1 сая орчим байсан 19 онд. Өнөөдөр 3 сая 300 байна. За эрүүгийн хэрэг дээр би зөвхөн 2024 оноор нь тооцож хэлье. 126 мянган гендергийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн. За эндээс 74 мянган хэрэг бүртгэлтэй хэрэг, 28 мянган мөрдөн байцаалтай хэрэг. За эндээс 15,969 хэрэг шүүгч хилцсэн. Шүүхээр 15,000
123 хэрэг шийдэгдсэн. За үлдсэн хэсэг нь бол одоо шийдэгдэхийг хэлцэхдгээр хүлээгдэж байна гэсэн үг. Энэ дотор түрүүн бас энэхүү хэрэг гишүүнч бас ярьж ирсэн. Прокурор ерөөсөө ганцхан нотлох баримтыг цуглуулдаг ялах чиглэлийн хүн биш. Би ганцхан энэ 2024 оны тоогоор хэлэхэд 103 хүн цагаатсан. Энэ бол прокурорын одоо үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Энийг нөгөө талаас нь харах юм бол прокурор бас хүнийг цагаатах нотлох баримтыг мөн гимбуруутай нотлох баримтыг цуглуулж шүүхд шилжүүлж шүүх тэр цагаатах нотлох баримтан дээр нь үзэж хэргийг цагаатгсан байна л гэж ингэж үзэж байгаа. Тийм үү? Та хэд нөгөө нэг юу санаж байна вэ? Нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгч авилгатай тэмцэх газрын дарга тэгээд прокурорын дарга нарыг төлөвлөдөг болсон шүү дээ. Батлага ерөнхийлөгч үед. Тийм, батлага ерөнхийлөгчийн үед. Тэгээд тэрний чинь дараа нөгөө шүүхийн сахилгын ороо байгуулад шүүхийг бол ерөнхийдөө нөгөө тэр аюулгүй зөвлөмжөөс нь гаргацсан. Одоо шаардлагагүй гэх. Авилгатай тэмцэх газрыг өмнө ерөнхийлөгч санал болгодог байсныг ерхий сайд өгсөн. Прокурор аваад үлдсэн байхгүй. Одоо хүртэл үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр усын ерхий прокурорыг чөлөөлж болдог. Энийг ерөөсөө өөрчлөе гэдэг хуулийн цэцлийг хэн ч өргөн барьдгүй. Яг тэгвэл одоо байгаа ерөнхийлөгч одоо байсаар л шүү дээ. Тэгэхээр хизээ ерөнхийлөгчийн хууль, хизээ прокурорын хууль орж ирэх юм бай. Орж ирэх юм бол өстой мэдэхгүй. Үгүй яг энэ гурийн томилгооноос ер нь бол хамгийн хил үг багтаа ерөнхийдөө магтаа сонсож байгаад томилгогдсон хүн бол Магнас Сүрэн аудитор. Магтаад аль зүгээс өвсөн. За тэрийг одоо дараа нь ярина гэ. Даштай даргын тухайд ерөнхийдөө нэг л индикатор байгаа юм. Нөгөө нэг авилгын индекс тэ төсөөллөөр юу вэ 130 орноос тэ ардаа нэг 4-5 оронтой ингэж ихсчаад ингээд 6 жилийн ажлыг нь бид нар өөрсдөө биш дэлхийн ингээд олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага нэлээд өгсөн байхад сайн ажилласан гэдээ улираж байгаа зөв юм уу гэдэг ер нь бол нэг тийм юм. Тэгэхээр эсрэг аргумент нь юу гэж ярьж байгаа вэ? Авилгын хэрэг маш илрүүлэлт олон хэрэг илрүүлсэн учраас манай индикатор муудаж харагдаад байгаа гэсэн. Энд чи одоо маш сайн үзүүлэлт харагдаж байгаа байхгүй юу? Гэтэл ийм өндөр шийдвэрлэгдсэн хувьтай хахад авилгын төсөөллийн индексээр та хэдэд 30 оноо өгöd байна. Яг одоо та Transparency International гэдэг байгууллагын вебсайтанд ороод үз. 30 оноо гэсэн байгаа шүү. 38 ч биш 9 ч биш 30. Хөрөнгө буцаах гэж нэг юм ярьж байгаа тийм. Яалчгүй гадаад гарсан олон хөрөнгүүдийг одоо заасан зарцаасан. Нөгөөх нь шувуу ажиллагаа гэдэг юм. Сингапурын үйл ажиллагаатай холбоотой юмнууд яриад байгаа тийм. Хэл даваа явуулсан хүмүүстээ өвчирсэн. Нөхөрчин бас одоо яг хуулиараа сонсголоор орох хэрэгтэй. Дахиад сонсголоор оруулаагүй. Яг энэ хоёрыг адилхан хоёулангийн намын бүлгийн хурлуудаараа оруулаад. Тийм. Одоо яг албан тушаалтнуудыг шалгадаг хүнийг албан тушаалтны бүрэн эрхийг дүгнэлзүүлэх гэдэг хүмүүсийг намын бүлгийн хурал хийсүүлээд иж болд юм те. Одоо нөгөө нэг миний санаж байгаагаар нэг ихтэй сургуулиудтай холбоотой ямар ч үйл шийдвэр гаргах гал тухайн үед нөгөө оюун хорол гişүн отгон тэнгэр сургуультай штэ Батэрдэн авраг дээд сургуультай штэ ашиг сонирхлын зөрчилтэй санал хураалтанд оруулахгүй бай мэй гэдэг юм байсан штэ. Сая зүгээр нэг ийм юм гаргаж тавьмаар байгаа байхгүй. За 126-ийнхаа нэрийг нөгөө одоо нэг л их дэлгэж тавьдаг юм ярих гэдэг штэ те. АТГ дээр хэрхэн шалгагдчихж байгаа юм уу? Нэр ус нь ингээд альбан болоод альбан бусаар нийгэмд яригдчихж байгаа тэр гişүүд хин байгаа бэ? Тийм. Прокурор дээр асуудал байгаа хүн байгаа мó? Байгаа бол хин байгаа бэ? За тэд нар заалнаасаа гарч. Тэ. Тэгжээд ингэмээр аудитор дээр ч ялгаагүй байхгүй да. Одоо жишээ нь энэ 126 дотор чинь сайд нар байна. Тэ. Одоо ингээд аудит яамд руу ингээд шалгалт оруулна шүү дээ. Тэгэхээр одоо мэдхгүй. За тэр сайд над дээр эсрэг дарчлаад байгаа харж идэг юм биш байгаа даа гэж хардахгүй. Тэгэхээр одоо жишээ нь АТГ-ийн дарагч тэр прокурорч тэр хин эсрэг дарах нь хин эерэг дарах нь гэдгийг ингээл хараал сууж байгаа бах та гэж бодогчлаа. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй байж болох хүмүүсээ гаргамаар байсан юм шүү. Хин хэлсэн юм лээ. Номтой баяр гişүү хэлсэн. Хаа намайг бодорой гэдэг хоолойны өнгө чинь тийм байх шүү зарим үний. Тий. Та стасаа ажилласан тий. Стаа даргын нөгөө нэг томилгооны дараах манай фоточдын тэр нөгөө нэг агшингууд бас яг ийм хил ам нийгэм гарах тий ийм хилцүүлэг. Бүгд одоо магтаал одоо нэрэл тий баяр үргээл тий. Нэрэл одоо ахаа намайг бодороо л гэдээсэн тий. За ийм 3 том том ахныг авдаа. Ахнарыг авъя ардаа залъя.
Яа. Гэтэ гурлаа яг адилхан байлтай шүү дээ. Гурлаа яг тэмдэглэний сонцглоор орно гэдэг. Тэгтэл хурлын дарга өөрөө нэр дэвшүүлдэг учраас ямарсан тэмдэглэний сонсголоо хийж нөгөө ихтэй байхгүй. Ер нь гурлын нь оруулах хэрэгтэй байхгүй хурлын дарга өөрөө. Одоо ингээ гурлаа 6 жил тий. Дараагийн сэдв болгоод авсан хүүхэд хүүхдийн байгууллагын хүүхдийн төлөөх хөдөлгөөний гэх юм уу энэ 100 жилийн гэдэг чинь ордонд болсон олон төгөлц бүр анх яаж мэдсэн гэхээр тэр нөгөө жавхлан төгсийн постоор Үгүй тэгээ нөгөө ийм 100 жил болж байгааг дуучин нь өнгөө дуулаад өгье гэсэн чинь дуучнаа оруулахгүй байсаар байгаа дуучин гомдоод за тэгээ дуучин тэгээд яаж хийж байгаа төрх юм нь орсон чи панограм байхгүй тэгээд өдөр сайндаа орчин явчихсан чинь нөгөө нэг Улаанбаатар зочны бодлын урд нөгөө нацаг доржийн хөшөө байдаг шүү дээ. улаан бүч зүз Улаан газ зүзтэй. Урд нь байх л юм. Бөө улаан явтай. тэгэл 100 жилээ мэдв. Тий, тэгж мэдлээ. Ийм баяр юу болж байгаа юм байна да. Тийм. Ер нь бол яг нэг юм баяр ёслолыг уламжлалт байдлаар тэмдэглэдэг. Тэгэл яг юм жам ёсны дагуу уламжлалтын дагуу л үйл явдал өрнөжих шиг болсон. Тэгэл төрийн ордонд хурлаа хийсэн дараа нь концертод тоглосон тий. Тэгээд цэцгээ өрөвлөө, шагналаа гардууллаа, оройн сайхан үтчлэг хийлээ. Гэтэ тэрэнд нь бодол дандаа томчууд л орсон байх. За тэгээд яг процесс бол уламжлалын дагуу жам ёсоор ингээл яваад өнгөрлөө. Хүүхдийн байгууллага гэдэг чинь бас ч гэж овоо олон жилийн настай гэдгийг мэдцгээлээ. Хүн болгон селфигээ сошиал орчинд баяр хүргэе. Хүүхэд болгон жаргалтай байг гэсэн нэг юм надад л бас хэдэн өгнүүд постлсон боловч тэгээ эндээс нь бодох юм бол яг хүүхэд хамгааллын салбар гэдэг юм хүүхдэд чиглэсэн бодлогын түвшинд ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэдэг тэгэхээр жоохон харамсалтай санагдаад яагаад тэгэхээр саяхан Төв аймагт төлөө нэг айлын 3 хүүхэд галт энд чиглэлдэх чинь гэтэл за яг энэ ингээд зулгүй тохиолдол байжээ гэж бодоход дарханд яг ийм ижилхэн кейс болж исэн. Улаанбаатар хотод нэг айлын 2 хүүхэд галт ингээд амиалтж исэн. Тэгэхээр ингээд нэг ийм зулгүй гэж гэдэг тэр ангил тодорхойлолтод багтахааргүй болцсон олон давтагдаад байгаа ийм хүүхдийн эсрэг гэдэг юм уу хүүхэд тохирж байгаа ийм үйлдэлүүдийг эргээ бодохоор хайрын хүүхдийн байгууллага. За тэгээ хүүхдийн байгууллагатай бид нар хамгийн ийм хурдан холбож ойлгодог юм бол нэг уралдаанч хүүхдүүдийн асуудал байдаг шүү дээ тий хүүхэд хамгааллын асуудал. За ингээл ердөө л энэ 100 жилээс чинь өмнө хэдхэн 1 сар 2 сарын өмнө л бас ийм асуудал нийтээрээ үүсэл олон нийтийн дэмжлэгтэйгээр засгийн газрын шийдвэрээ нэг юм бүдэг батаг болгож ойлгомжгүй интер гэснээр нэг юм хаврын уралдаан гэдэг юмнууд болж байгаа жишээтэй. Дээрээс нь хүүхэд хамгааллын сэдв одоо ингээд хүүхдийн байгууллага үүсч өгсөний 100 жил гэдэг. Ер нь ой гэдэг нэг юм баяр явчихдаг тий. Тэгээд энэ уур амьсгал үргэлжсээр 6 сарын 1 дахиад хүүхдийн баяр. Яг хүүхэд хамгааллын сэдв энэ донд орхидог. Тэгэл ингээд дуусна. чадж байгаа ярьдаг, чадаагүйгээ ярьдаг л баймаар байгаа бол бас тий баярлаж болно тий хуралдаж болно. Хурал дундаа бид юу хийж чадсан юм, чадаагүй юм гэдгээ ярихгүй болно. Ерөнхий сайдын үгэн дээр ч гэсэн бид нар айгүй анализ хийж үзэхэд нөгөө баахан байшингийн асуудал яриад байгаа байхгүй. За эхний ээлжинд бол одоо бид нар 3 төслийг одоо эренбилж байна. За нэгдүгээрт нь бол хүүхдийн шинжилх ухааны одоо парк зохицолборыг шинжилж барья. Энэ фондын хөрөнгөөр тийм ээ. За хоёрт нь бол одоо энэ фондын хөрөнгөөр бол хүүхдийн одоо спортын зохицолборуудыг бас шинжилье. За гуравт нь бол яг хүүхдийн урлагийн одоо урлан бүтээх төв гэж маш их сайхан төв байсан. Тэрнтэй адилхан хүүхдийн урлагийн театр одоо шинжилэн байгуулах тийм ээ дуулын секцүүд ажиллуулах одоо энэ ажлуудыг улс орон дээр одоо шинжилэн байгуулахад ард иргэдийнхээ буюу маргааш одоо бүх төлөөлөл болж хүүхдийн байгууллагуудын төлөөлөл орж ирж байгаа хүмүүсээс бас анхны санал хураалтуудыг хийж одоо шийдвэрлэе гэсэн ийм бас чиглэлүүдийг өгсөн байгаа. За гуравт нь бол Монгол Улсын засгийн газар энэ 26 оны боловсролын дэмжих жил болгон зарласан. За энэ хүрээнд бол одоо дан ганц цэцэрлэг сургуулийг хүртээмжийг шийдээд орхих биш. Тийм ээ. Хамгийн гол нь одоо энэ боловсролыг дэмжих жил болсонтой уялдуулж хүүхдийн хөгжлийн асуудал, хүүхдийн оролцооны асуудал, хүүхдийн хамгааллын асуудлыг тогтсоор нь одоо шийдвэрлэх одоо энэ шийдлүүдийг гаргаж танилцуулаа гэсэн. За энэ дээр хамгийн гол зүйл бол хүүхдүүдийн цуслангийн асуудал байна. Өвзөн цусланг. Тулгамдсан асуудлаа засгийн газрынхаа түвшинд орж харахгүй байгаа нь аюу гомдлмоор санагдаад 3 сая 500 мянган хүнтэй бүгдэн улс сайндаа нэг 10 мянган хүүхдийг асраад хамгаалаад явчих хэмжээний тий. Тэгэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал, саяны тэр гинтийн аваар ослын асуудал бол зам тээврийн ослоор бас үргэлжилдэг тий. Жилдээ 50 60-аар нь хүүхдүүдийг алддаг. Тэгэл бид нар энийг сошиал дээр нэг сүртэй бичдэг штэ. Нэг жилд нэг ангийн хүүхдүүдийг бүтнээр нь зам тээврийн ослоор бид нар алдаж байна л гэлдэг. Гэтэ тэрний эсрэг юу хийж байгаа л гэж хэлж байгаа бол оновч
хэрэггүй байна хийж байгаа үйл ажиллагаа чи ягаад гэвэл дараагийн жил нь яг л тийм анзааны хүүхдүүдийг бид нар аваар ослоор ингээ алдчихдаг тий. Дээрээс нь цахим орчны энэ нэг юм янз бүрийн тий бэлгийн хүчирхийлэл, зайлан, дээрлэхэл гэдэг ингээд маш олон төрлийн юм байж гэн. Боловсролын эрүүл мэндийн ер нь нийгмийн үйлчилгээг авах боломж байхгүй. Нөгөө очиод тоглоомын газар байхгүй. Бид нар ярианыхаа ихэнд ээги хэлээд байсан шүү дээ. Нөгөө тогон цохиулаад өнгөрчдөг, цөөрөм дунчдаг тий. Надад бол хараа ингээд засгийн газраас нэг юм 2 юм барьж аваад хийчих болдгоо юм бахтаа гэсэн зүгээр эмзэглэл төрөөд идэх байхгүй сэтгүүлчснээс хойш. Нэг нь бол гэр бүлийн салалт нөө гэр бүлийн тухай хуулийг шинжилэхгүй 20 хэдэн жил болсон. Энэ хууль угаасаа нийгмийн шаардлага хангах болсон байхгүй. Тэгээд гэр бүл салахаар угаасаа хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Манад нийтлэг байгаа юм нөгөө зүгээр л өлсгүй даарахгүй байхад зорьсуулагдах ёстой хүүхдийн тэтгэмжээ л өгдөг. Энд чинь нөгөө зүгээр гэр бүлийн асуудлыг ярьж штэ. Тэр тэтгэмжийг өгүүлэх гэж араас нь шүүхийн шийдвэр өртөөсөө хүний ингээд өөр юмсыг явж хүүхдийн эрхийн төлөө ажилтдаг. Тэгээд гэрэлтийн гэрээ байгуулъя гэдэг нэг юм ясан ч хүмүүс шоолоод байгаа байхгүй. Шүүг нь хариуцлага байх хэрэгтэй байхгүй. Хариуцлага. Тэгчээд энэ суур асуудлаа ярихгүй цуслан муслаа ингээл нэг юм байшин шарны асуудал яриад байгаа амар хангалтгүй. За тэгээд хүүхэд гэр бүл ямар залуучуудын хөгжлийн газар гэдэг газартай болсон, хүүхэд хамгааллын төсөвтэй болсон, 2 тэрбум байж аваад 8 тэрбум болсон. Бүгдэнд нь байцаагчтай болсон ингээд яагаад. Гэтэ суур том асуудал руугаа ердөөсөө орохгүй байгаа нь амар. Тэгээд энэ тоонуудыг харсан чинь нөгөө нэг хүний эрхийн сүүлийн тайлан гарч ирж байгаа байхгүй нөгөө бэлгийн хүчирхийлэлд өрцөн хүүхдийн доо бүрстэй дабл та төсөө явуулсан. Бүр энэ чинь тэр ийм юм бэлээ. Хүүхэд тохирж байгаа ямар нэгэн хэргийг ингээ багцлаад үзэх юм бол 85% нь дандаа томчууд үлддэг. Хүүхдийн эсрэг. Тэгээд бүр яг хамгийн аюулгүй байх ёстой орчинд үлддэг. Гэр бүл дотор үлддэг. Хамаатан сайдын дотор үлддэг. Тэгэхээр нөгөө гэр бүлийн хуулийн гэр бүлийн нэгж рүүгээ орооч гэдэг нөгөө ядуу байна, ажил хийх боломжгүй байна гэл тэ. Тэгээ бас нэг юм шин төрлийн гэдэг юм уу, шин тутамж гэдэг юм уу, эсвэл сүүлийн жилүүдэд яригдж байгаа нөгөө үл хайхрах төрлийн нэг юм хүүхдийн хүчирхийллийн хэлбэрүүд бас байх шиг байна тэ. Тэгээд би тэрийг ойлгохдоо бол амжиргааны төвшөлтэй л холбоотой байх. Амжиргаа боловсрол хоёртой л буцаалгах нөгөө нэг хайхрахаас өөр арга байхгүй. Яагаад тэгэхээр тэр нэг юм ажиллаа хийж цагаа бүртгүүлж ингэхгүй л бол нөгөө оролдог 500 өргөн тасарчих гад байдаг те. За тэгээд тэр хооронд хүүхэд нь хаана хинтээ байгаа юм бүү. Тийм ямар хүмүүстэй нийлж байгаа, хаагуур явж байгаа, цахим орчин дээр үнэхээр нөгөө нэг хамгаалтын юм системүүд ажиллаж гэнэ контрол авахгүй. Хүүхдийн юм дээр нөгөө нэг юу ярьдаг ш. Нөгөө одоо өдөр ингээ хоолгүй үлдэх. Халаасны мөнгө өгөхгүй байх. За эсвэл ингээд гэрийн даалгавар хийхэд нь оролцохгүй байх. Эцгийн уулд нь очихгүй байх гэдэг. Энэ чинь нөгөө үйл хайх төрлийн юм дэр. Тэгээ ийм юм их гардаг те. Хүүхэд хамгаалал хүүхдэд ээлгүй орчин болсон. Улсаараа хүүхдүүдэд тоодгүй болцсны бас нэг жишээ бол нөгөө саяны хэлсэнтэй холбоотой. Ерөнхий олон улсрлын сургуулийн хичээл эхлэх тарах цагийг биш үү те. Нийслэлээс шийдвэр гаргаад төгжрэлтэй уялдуулаад төгжрөл бол үнэтэй юм. Төгжрэлтэй зэрэг эрүүл аюулгүй орчинд ажиллах амьдрах боловсрол эзэмших эдэр чинь нөгөө нэг юм зайлшгүй штэ. Хүн болгоно хүртэх. Энэ хоёрын ирэмбийг ингээд дэмжлэгтэй солилцсон тий. Тэгэнгүүт одоо ингээд хотын төвд ингээд сургуультай болвол танах 7:30-аас орно. Яагаад гэвэл төгжрөх гэдэг байна. Танах 8:40-аас орчих. Танах 8-аас орчих гэдэг ийм шийдэл хот хийчихэж байгаа. Тэгээ яаж байгаа ингээд тэгэхээр төгжрлээ шийдэх гэж байгаа ингээд. Гэтэл чинь энд хүүхдийн эрх зөрчигдөд байгаа байхгүй да. Хар үүрээр усгаал тий. Тарих судлалын шинжлэх ухаанаар байна штэ тий. Нойр бүтэн байх нь бүтээмжид яаж нөлөөлж ийн гэдгийг айл хэзээ судлаад гаргаад ирсэн хүн ер нь бол нойроо сайн авах хэрэгтэй байна. Хүүхдийн өсөлт тэгжээж хичээл дээрээ те тэрийг ойлгох, идэвхтэй байх, сэргэлэн цовоо байх, сурлагын амжилт нь ийм функтээр өсөж байна гэдгийг судлаад гаргаад ирсэн байхад бид нар төвжирлээ аврахын тулд те хүүхдүүдийг ингээл золиосонд гаргаад за эднэр ямар ингээд салбар ирчтэй хийх юм биш, санал өгөх юм биш. Эднэр хүчгүүд нэгингүүтээ ийм шийдэл гаргацдаг. Нөгөө хэд нь ингээ хагас дутуу нойртой өглөө унтаагаараа хичээл дээрээ цэцэрлэг дээрээ буугаад за тэгээд нөгөөх нь тараад аваад гэрлүүгээ явсаар яах үчирээ 8-9 цагт очдог ингэдэгч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол бүх төвшөнд жоох ээлгүй. Тэгээд ийм ээлгүй байжж 100 жилээ тэмдэглээ бүч зүүгээд баярлаад нэг газартаа нэг одон медаль 4 өгсөн гэсэн юу гэсэн бэ? Тэр чинь ингэсэн шүү дээ. Би нөгөө нэг албан мэдээ харж байсан чинь хүүхдийн байгууллага чинь Жанжис Сүхбаатарын нэрмжит гэж явдсан бэ. Анх байгууллагдахдаа тэгсэн юм уу? Одоо тийм байгаа мó мэдэхгүй. Би энэ албан мэдээний гарчиг авсан баггүй юу? Сүхбаатарын нэрмжит Сүхбаатарын 3 удаагийн одонд хүүхдийн байгууллагын 100 жилийн явууллаа.
Шватрын одоогоо нэг л өчгөд яа те. 3 өгөхөөр яасан юу гэж байна. Одоо сайжраа. ингээ хүүхэд хамгааллыг бид нар ингээ зүгээр цээжний пангаараа кейсүүдийг хэлэхэд цээжний пангаараа кейсүүдийг хэлэхэд хүүхдийн байгууллагатай холбоотой ингээ шийдэх хэрэгтэй. Өчнөө асуудал байхад яасан гэж Шватрын одон нэг биш 3 авсан ер нь. Ичмээр те. Хүүхдүүдээ илүү их яг хүнээр нь монгол хэл бичгээ сайн мэддэг, сайн зан чанартай, эрүүл, ёс суртахуунтай, өндөр боловсралтай ийм иргэн болгоход одоо энэ шин зууны бодлого бүгд чиглэж байгаа гэдгийг хэлмээр байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл гэж байдаг те. Ерөнхий сайд өөрөө ахалдаг те. Ерөнхий сайд ахлуулдаг нь өвчтэй байхгүй ч нөгөө салбар дундын асуудал бодлоготой шингээ гэдэг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө бүх төсөв те бүх бодлогын шийдвэрийг гаргах хэрэгтэй ерөнхий сайдаар ахлуулж тэр сая юу ярьж байгаа. Зослонгуудыг бариад л гэдэг юм ярьж шүү дээ. Хүүхдэд анхаарж байгаа дүр зураг төр үзүүлдэг нь жишээ нь хамгийн сүүлд нөгөө нэг ахлах ангийн хүүхдүүдэд 100,000 төгрөгийн ваучер олгох гэдэг нэг бөөн хэрүүлтэй сэдв саяхан ярьчихсан тий. Завцсан уу? Гэхдээ тэрийг бас ингээл амар хартаа өнцгөрөө л ахаа харахад хүүхдүүдэд кэйрлэхтэй хүртэл сонгуулийн насанд төгсөж байгааг түүгээд кэйрлэх гэж ивэл яах вэ? Гэтэл айгүй орлогын л өсгөлтөө. Тэгээд бид нар зарцуулна штэ хүүхдээ тий. Тэрийг ойлгохгүй байхгүй тий. Наацх нь одоо нэг орон нутгийн нөгөө дотор байрууд тий. Тэр ингээ халаалтуулаа аягаа муу. Тийм юмнууд одоо орон нутгийн сургуулиуд нь ойлггүй гадна ойлтой гэл. Ийм юм 300 сум мөнгө явж юм арга тий. Уг нь бол. Тэгээд тэр нөгөө юу ярьдаг штэ одоо нөгөө хүүхдүүд их бэлгийн өвчтөд хийлдэх хүртээд байна. Тэр нөгөө хит хитэн эмгэлтэй кейс байгаа тий. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өртөө зогсохгүй амнасаа алдсан, бүр хит хитийг нэрлж болохоор тэгээд орсоогүй алга болцсон, олон жил болцсон, олоогүй. Тим кейсүүд бид нэр хит хитийг одоо ингээл санаанд байгаагаа нэрлэх юм бол болно. Тэгээ сошиал дээр харагддаг бас нэг юм бол нэг юм амьсгалын аппараттай хүүхдийн зураг бол үнэхээр баг өдөр болгон нэгийг харж байна дөө. Ингээд амьдрал ахуйд ийлэхгүй байна. Эмчилгээний зарлаар дэмжлэг үзүүлээч гэдэг ийм юм. Хүүхдүүд одоо хүүхдээ одоо газар нэг явуулах айцтай болчлаа шүү дээ. Гадаа тоглох. Бидний үед ч ямар байлаа тий. Өдөржингөө шороо ухаал гадаа тоглож идэг байсан. Тий, сайрцлаа гадаа тоглоод тэнэл явж идэгсэн. Тийм аюулгүй л ээж тий. Одоо хүүхдээ тгийж гаргаж чадахгүй шүү дээ. Ахад тэр хүмүүсийн одоо зураг юмыг нийтэд одоо мэдээлч марах тий. Одоо энэ скутернээс болж амар замын цагдаагийн хэвлэл олон нийт байсан шүү дээ. Инхтэй хуурдаа хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа байхгүй. Бичсэн байгаа байхгүй нөгөө явган үний зам скутер дугууны зам өдр гэж тусдаа байхгүйгаас болоод хөл гараа зүсцэн угарсан ийм тохиолдлууд айгүй их гэмтэлтэр очиж байгаа юм байна. Гэтэл саяхан бас нэг хүүхэд ээж нь хөтлөөд явж исэн жоох хүүхдийг л араас мөрөгсөн чи савж унсан юм шиг байгаа. Тэгээд нөгөө нэг ухаангүй ийм тохиолдол байна. Энийгээ цэгцлээч гэдэг нэг юм энэ мэдчлээ ингээ харахаар хүүхэд хамгааллын асуудал бол ингээ бүх салбарын асуудал. Тэгж ах чи бүх салбар нь бөөнөрөө нийлж хагаад сайхан баяр тэмдэглэл авах. Өнгөрсөн жил нэг юунаас амар их стресстэй. Одоо нөгөө нэг автомашингүй өдөр ч юм бол тий. Нөгөө марафон гүү. Тэгээ машингүй өдөр болонгууд скутертэй өдөр болчихж байгаа байхгүй. Өнгөрсөн жил ингээ хүүхдүүдэд дагуулад ингээ гутамжаар нөгөө жижигхэн скутер нь өөрсдөө ингээ тоглоулдаг юм болоод тэгээ дагуулаа явсан ч нөгөө автомат нөгөө том скутертэй хүмүүс дайрчих. Нэг дээрээс нөгөө том дугуйтай хүмүүс. Тэгээд тэр чинь нөгөө ингээ холилчгоор ч нөгөө хүүхдүүд жинхэнэ аюултай байдалтай. Нэг бол төөр чинь эсвэл мөргүүлчих гээд айгүй төвөгтэй юм л. Би тэр холилдуулмаар гоо тий. Одоо тийм скутерийг цахилгаан скутерийг одоо сургаан ч хүмүүс явна. Тийм манайх гэх нөгөө зам харилцаа байхгүй тэрийгэ төлөвлөхгүйгээр оруулаад ирсэн. Хотоо байгуулсан. Тийм. Одоо бид араас нь хуулийн төслийн явж илээ манай редакц бичсэн. Тэгсэн чи ариун цагаар унахгүй бай. Замын тустай болгоё гэдэг нэг хэд хэдэн тодорхой юм. 50 унт л гэсэн үг шүү дээ. Одоо хүүхдээр хийж чадах юм юу вэ? Одоо Нямбаатарын юм уу? Энэ одоо 14 хотын даргын хийж чадах юм. Байрныхаа гадаа тоглоомын төвтөл барилгатал зөвшөөрлөг л дээ. Газаргүй бол газраа чөлөөлтөө. Тэгэл болоо. Энэ хүүхдийн хийдүүлээ хийж чадах юм тий. Тэгж ярьдаг тий. Хууль нь тийм. Юу нь тийм. Тэгчээд бодит байдалтай байхгүй тий. Өнгөрсөн жилийн сүүлээр нэг хэдэн хуулийн найзтайгаа нэг орой жоох суугаад тэр нэг ийм ярьж хэлээ. Одоо баг насны хүүхдийг одоо нэг бэлгийн үчирхийлэл хийдэг, урууддаг тий. Ийм педофил гаж тонтнууд. За ийм хүмүүс бол олон байна. Олон зуун байна. Тэр хүмүүсийн одоо бүртгэл нь байд юм байна. Тэгэж одоо хоригдж байгаа тий. Тэр хүмүүсийг гараад ирэхэд нь ингээ зургийг тавиад одоо нэг сумандаа тэр нэг хурж очиж амьдрнаад
За энэ нөхөр чи ийм шүү гэдэг ингээд самбар дээр сайхан байрлуулад ер нь ийм нэмэгдэл одоо яалтан ч юм уу те. Тим хүмүүс төр онцгой нийгмээсээ тусгаарлах те. Тийм хүмүүсийг ил зарлцдаг байвал яасан бэ гэдэг санал айгүй хэлдэг. Тэгээд нөгөө тарья гэдэг янгут нөгөө педофил хүмүүсийг ихэнд илүү анхаарад тэр санал ердөөсөө явдаггүй. Гэхдээ яах вэ? Тийм хүний чинь нөгөө сэтгцийн хувьд дэмжлэг боломжгүй гэдгийг шинжлэх ухаанд тогтоосон тариад зүгээр одоо тий тэр үйлдэлийг нь хязгаарлах шууд механик юм ажиллагаа хийхээр тэр хүний эрхийг яриад байна. Энд ингээд бүр аимшигын тоон гарч илээ. Нөгөө хүний эрхийн комиссийн тайлан өгсөн чинь 15-аас 19 насны хүүхэд төрсэн тохиолдол 11,878 байгаа байхгүй. Тэгээд үр хөндүүлсэн тоон 15-аас 19 насныхны жирэмслээ төрсэн тоон штэ. Бараг 12,000 заяа. Үр хөндүүлсэн тоон бараг 3,000 2,950 байгаа байхгүй. Бүр дахиад тоон нэрэвчлэнгууд 10-аас 14 насны хүүхдүүд 98 хүүхэд төрөөд жирэмслээ төрсөн байна. Хүүхэд байхдаа хүүхэдтэй байсан. Хүүхэд бүр нялхаараа гэсэн үг шүү дээ. Одоо ингэж 215 нь үр хөндүүлсэн байна гэж байгаа. Тэгээд хүүхдүүд өсөглөөн болсон, биерхүү болсон. Энэ төрлийн хүчин болоод төрсөн энэ тоо нас нь бүр жоохон болоод байна. Тэгээ одоо эцэг эхчүүд хүүхдүүдээ сайн анхаарад тий хараа ялтаас ажилладаг хилж захидгал авах хэрэгтэй. Яаж одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо харилцдаг тий. Дээрээс нь тэгээд нэг ийм бас нэг хандлага байх шиг байна тий. Зарим эцэг эхчүүдийн хувьд ингээл өөрийнхөө л хүүхдийг ингээд байдаг тий. Дэрэгдэн хүүхэд хоёр хүүхэд хоорондоо зодтолчихсэн ч юм их бөмбөрөө яваад өгдөг. Чинь бидний хүүхэд том болоод бүгдээрээ ингээд нэг нийгэм дотор нэг ийм савн дотор ажиж төрнө шүү дээ тий. Тэгэхээр энд мянган сайхан өөрийнхөө хүүхдийг ингээд ингэж хүмүүжүүлээд бөөцүүлээд тэд нартай хамт л өссөн шүү дээ. Нэг л нийгэм дотор амьдран ажиллана. Одоо тэгээ яг хөө сайн мэдээ баахан нийгмийн ажилтнтай боллоо шүү дээ хэдүүлээ. Одоо нийгмийн ажилтнууд үр дүнтэй ажиллах хэвээр. Өстой нөгөө хяналтын камерынхаа тий нэг бүрхэг юм сонсогдсон шүү. Өдрөмжтэй ажилдаг та нийгмийн ажилтнууд дээ. Өстой нөгөө үйл хайхарх нь олох хэвээр. Энэ хүүхд яатсан гэдэг дээр тулж ажиллах, араас нь явах, ангийн багштай нууцх ажиллаа хийгээд арга гэрээ судлах мэдлэг тэр ажиллаа байна шүү дээ. За энэ сэдвийг ингээ хай те. Айгуу хүн сэдв тий. Яриад левел дээр байшин байгууламж яриха багасгая. Тэг нийгмийн юм суур асуудал руугаа орооч. Өрхийн амжиргааных нь мөнгө төгрөгийн дэмжээдэг. Тэгэл томчуудын амнаас гардаг нэг үг нь одооны хүүхдүүд болохоо байжээ. Энэ үг хэл пүү па үйлдэл гэл нэг ингэдэгд хүүхдэд буруутгаад тэр бүхнийг нь байсаарч ирсэн байх ч болно одоо тийм нөгөө чиний толны тусгал шүү гэдэг шүү дээ тий. За тэгээ энэ 7 хоногийн сүүлд нэг 2 хуулийн төсөл анхаарал татлаа батлагдах хэсгийг нь бол мэдэхгүй байна. Өргөн барьсан уу? Өргөн барьчлаа. Одоо төвшин нарын гишүүн болохоор нийгмийн даатгалын шимтгэлийн яг нэг 3 хэсэг дээр нь өөрчлөлт оруулах нэмэлт, хуулийн нэмэлтийг бол баасан гарагт өргөн барьсан. Энэ нь бол халтур хийгээ те үндсэн ажил биш одоо туслан гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэхээр нэмэлт бити аваач. За нэмэлт орлогоос нь ядаж бити. Халтур гэдэг. Нийгмийн даатгал. Халтур штэ хүний амьдрал. Бид нар ингээ ажлын бус цагаараа халтур хийснээс нь битгий нийгмийн даатгалын шимтгэл төлөөд аваад бай гэдэг нэг хуулийн заалт. Нөгөөх нь болохоор бас нэг ажил олгогчийн нөгөө дээд төлөх юм лимитийг нэг зааж өгсөн нэг юм нэг юм тодорхой юмнууд. За энэ ер нь яриаг нь сонсч дээ яг юунд хүрэх гээд байгаа гэдэг айгүй ойлгомжтой хуулийн төслөлөө. За энэ нь нэгдүгээрт бол нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дээр байдаг одоо зохицуултаас иргэний хуулийн зохицуултын хөдөлмөрийн шин чанартай зүйлээс албан журмын нийгмийн даатгалыг авдгийг болиулъя гэсэн юм санаа байж байгаа. Энэ нь бол Монгол хүн, иргэн хүн одоо ажил хөдөлмөр гүйцэтгэхдээ орлогоос одоо 20 хүртэлх нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг одоо ихсгэх, ажлын байрын үр ашгийг багасгах, дахиад энэ чиглэлээр хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг одоо боомлох ийм арга хэмжээ болж ийн гэж үзээд энэ хэсгийг хасж байгаа. Ингэснээрээ бол иргэд хуваарь хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрднэ гэж үзэж байгаа. За хоёр дахь заалт нь бол нийгмийн даатгалаас одоо хоол унаа байрны ашиглалтын зардалын хөнгөлөлт зэрэгээс бол нийгмийн даатгалыг авахаа болио гэсэн иймэрхүү одоо зохицуулт орж ирж байгаа. Энэ нь бол иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчдод энэ зүгт одоо ажилтнаа бодиттойгоор одоо ийм хөнгөлт дэмжлэгүүдийг өгөх, сэтлийг төрүүлэх, бодит орлогыг нэмэгдүүлэх ийм үр дагавартай заалт болно гэж үзэж байна. За гурав дахь нь бол байгууллагаас нийгмийн даатгал төлдөг одоо нийгмийн даатгалын албан журмын хэмжээг хөдөлмөрийн хөөсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсний хэмжээгээр одоо хязгаар тогтооё гэж байгаа.
Энэ нь цаашдаа бол нөгөө энэ сан нь байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх ийм боломжийг олгоно гэсэн ийм одоо ерөнхий 3 зохицуултаа нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг одоо 41 гишүүн гараа үсэг зурснаар ангижуулаад гэж өгсөн. Энэ бүхнийг та бүгдээ мэдээлгсэн юм аа. За Баярмаа гишүүн болохоор 2 сая төгрөгийн одоо цалинтай хүн бол хувь хүний орлогын албан татварыг 9% байхгүй болгоод 1 хувиар л төлөе гэдэг хуулийн төсөл 100 мянган хүний гарын үсэг цуглдсан учраас би ийм хуулийн төслийг өргөн барьж ингээд өргөн барьсан байгаа. Энэ нь бол одоо нэг тэр өрхөд одоо нэг 100 гаруй мянган төгрөг нэлт юм байна л да гар дээр нь одоо байгаас зөрүүнд нь төсөвт 2.4 их 80 төгрөгийн дутагдал буюу цоорхоо үүснэ гэж үзэж байгаа. Тэрийг нөгөө бүтээмжийн сайд нар тэргүүтээ зардлаасаа хасчихуу жохон хэмнэлт хийгээл гаргах чинь гэдэг ийм аргументыг бол гишүүд төвшүүлж байна. Гэхдээ одоо батлагдах хэсгийг нь бол мэдгүй. Энэ бол бүгдээрээ нөгөө хуулийн төсөл. Гэхдээ ямар ч байсан нөгөө залуу гишүүд айгүй мэдрэмжтэй нэг юм хүний халаастай шууд орлоготой холбоотой юм а жоохон ингээ хөнгөлүүл яасан бэ? Бодит дэмжлэг хийгээч татварын багц үйл дээрээ гэсэн санаачлага бол гаргаад бүр наадсан дээр чиглэлцүүлэг энэ төр явсан уу? Мэдгүй. Юу н танхим айгүй нам гүмэл байгаа ш. Би танхим нээлтээр ярьсангүй те. Одоо хаад энэтэй холбогдох чинь нөгөө асуурын гаван яг нарын гишүүдийн татварын багц татварын бол тэднийг ер нь бол ингээд зэрэгцүүлж дэлгэж харж агаад ингээд нийцлийг нь юм уу ялгаа заагуулыг нь аягүй сайн харах хэрэгтэй байна гэж би бодлоо. Зүгээр яхав төрж байгаа мэдрэмж нөгөө одоо хөдөлмөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст үнэхээр бодит дэмжлэг болж байвал энэ нэгдүгээрт нэг сайн оноо олох гэж байна. Хоёр дугаарт нь нөгөө нэг ажлах хүчний хомсдолд ороогүй салбар гэж байхгүй шүү дээ тий нөгөө хүний нөөцийн дутагдaltaй болсон. Тэгэхээр магадгүй энэ нөгөө нэмэлт орлогоос чинь татвар авахгүй байж гэдэг юм уу? Энэ бодлогууд нь цагийн хөдөлмөрөөс бас эндэж таахгүй. Хөдөлмөрийн зах зээл дээр нөгөө нэг дутагдaltaй энэ ажлах хүчнүүдийг аягүй сайн нөрхөж чадах уу? Эдэр гэдэг үр нөлөөг нь бас нэг тооцож хэмжиж үзвэл энэ хуулийн нөгөө ач холбогдол магадгүй тэнд орших бах. Зүгээр яг тэгж чадна эсхийг одоо бол хэлж мэдэхгүй байна. Нийгмийн даатгал дээр бол огт итгэл найдвар төрдгөө юм бол юм штэ. Төлөөлөдөг нийгмийн даатгалын сан хоос. Тэ? Тэгэнгүүтээ тэр нь төсвөөсөө татаастай. Тэгээ ингээ бид нар төвлөрүүлсэн мөнгийг ингээд хуран умсаа хуглан байж олсон мөнгнөөсөө ингээд тодорхой хэмжээг нь өөртөө зориулаад ирээдүйд бид тэтгэвч тарихтаа ашиглая гэд ингээд өгөхөр тэрийг нь ингээд хаашаа орсон мэдэгдэхгүй эсвэл залилаад алга болчдөг эсвэл булгаалцгаар урамгүй тийм. Тэгэхээр итгэл найдвар төрөхгүй байгаа байхгүй да нөгөө нэг одоо бүр өхөө болцгоо ч юм уу тийм тэд нар хадгалуулж яхаар бид нар өөрсдөө хадгаламжийн данс нэгээд тэрлэгээ одоо энийг ингээд холбогдож байгаа байхгүй тийм ингэмэр юм биш үү гэдэг нь төрийн сангаа одоо хөгжүүлээ гэдэг ч юм уу нөгөө пост юмнууд явдаг шүү дээ. Тэр нь дааж орж харин нэмэлт төрийн тухай хуулийн төсөл өргөн барьсан орж ирэх гэж юм шүү лээ. Тэгэхээр ингээд ийм итгэлгүй нөгөө чон тань хадгалуулна гэдэг лөө. Тэрэн шиг нэг ийм үйлдэлүүд чинь эргээд төрд итгэх иргэдийн итгэлийг байхгүй болгоод ингээд байгаа учраас одоо бол нэг ялбаа харагдсан нөгөө анх бол нөгөө одоо нарын гишүүн төвшин чинь нөгөө нэг ажил олгогчийн төлж байгааг бүр болимэлээ гэд нилээн тийм олон юм орж ирсэн шүү дээ. Нилээн дундаа уулзаа цэгцрээд нилээн бодит руугаа буугаад оруулж ирсэн байгаасай. Магадгүй засагтайгаа ингээд ойлголцсон гар ирсэн. За энийг явуулчих ч юм уу. Тэгсэн байгаасай гэж зүгээр гордиж байна. Одоо гол нь тэгээд нөгөө хүмүүс за надаас авах нь багасах юм байна гэж баярлах жоох эрт. Хувийн орлогын албан татвар дээр тэр нийгмийн даатгалын шийтгэл бусад юм дээр гэсэн. Яагаад тэгэхээр ер нь ололт төсвийг бүрдүүлж байгаа юм чи татварын орлого байс тээ бүх төрлийн тий иргэнээс болоод аж ахуйн нэгжээс авч байгаа. Тэгэхээр тэнд татварын орлого тасалдана. Энийг юугаар нөгөх бол гэдэг нэг юм бас хар тий. За энд нь бидрийг ингээд нэг юмнаас чөлөөлөд авраад байгаа юм шиг боловч ахад энэ талд нь ямар ачаа нэмчих бол гэдэг жоохон ээц. Тэгээ мэдээж энийг ингээд ямар нэг ямар нөхөхгүйгээр ус байна гэж байхгүй. Гэхдээ жоохон айгаад шүү. Бас нөгөө сөргүүл тавиад байгаа юм. Үгүй та нар хэмнэх боломжтой юм хэмжихээ энэ байтугай хэмнэлт гарах боломжтой гэдэг ингээд хөргөн жагсаад бичээд бас хэлээд байгаа Баярмаа гишүүн лав. Тэгээд тэрийг харахаар нэрээ болчморч юм шиг тий. Баах юм данхаас нь шинэ бүтэц бүтээмжийн хороо үндэсний хороо тэднийг л болгочих. Тэгэл гараад ирэх юм байна. Гэдэг юм яриад байгаа. Хэмнэхгүй байгаа юм байна гэдгийг юугаар мэдсэн гэхээр номтой эрх шүнж иргсэн байлээ. 700 юу? Тийм төр 700 Lexus 700 худалдаж авах тендерүүд зарлж штэ. Урамгүй байгаас. Тэгэхэр чи хэцүү байгаа. Одоо ирж байгаа штэ. Би унж үзээгүй. Тэр чи магтай хүн. Уурхайтай хүн унж үзээг байхад төр 700 гэж 30 гэрүүлийн нэг өстэй. 20 жилийн дараа бид нар нэг юм асуудлаа шийдсэн байх ингээд гараагаал хэлүүлэх хэрэгтэй тий. Одоо бүгд сайхан болохгүй шүү дээ. Уусаа мөнгө авахгүй ч. Тэгэхээр нөгөө зөв зам руу чиглүүлгээ хийсэн хуулийн төслөө л одоо хийх хэрэгтэй. Гал унтраах ч юм уу.
нэг төр зур харгалах биш те. Даатгалын сан нь ингээд мөнгө нь алга болдгоо. Гинт хууль батлаад хизээ чимтгэл төлж байгаа хүмүүсийг тэтгэврт гаргаад ээдггүй шудраг тэгшрүүгээ дөхүүлсэн юм хуулийн төслөө одоо зураад 20 жилийн дараа нэг юм аятайхан байх хэрэгтэй гэдэг. Эсвэл нэг хэсгийн нийгмийн даатгалын шимтгэлээс тас чөлөөлөд идэггүй юу? Тийм, тас чөлөөлөд идэггүй. Яг тийм тэг шудраг руу дөхүүлсэн юм нэг хэвээр гэж улс төрчтэй уриалъя. Уус сүртэй нөгөө төлнөөс ч юм уу те гэж уриалъя. За.